Hello. Бат шиг байна. Яг одоо би энд маш хурдан богинохон видео танки гэдэг нэртэй видео хийх гэж байна. Би өмнөх 10 хоногийн өмнө би 12 сарын 20 хүртэл стрим явуулнаа гэж хэлсэн. Өнөөдөр 12 сарын 20 болсон. Гэхдээ энэ парамиг бол найл эртний бичих хэрэгтэй байсан. Гэхдээ хичээлүүдэд заагаад бол ерөнхийдөө бол амжсангүй. За би гист хэлсээс хэлдэг. Өнөөдөр би ямар хичээл зааж амжуулсан байна гэх юм бол ямар ч хэлсэн JavaScript-ийн 18 хичээл. Энэ бол ер нь ахичтны JavaScript параметр хэмжээг болохын ахичтны хичээл гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгээд жоохон дундчт нөө эсвэл жоохон мэргэжлийн божиг гэж байгаа бол одоо энэ G4 framework гэдэг индекстэй үзэж болно. Хэрвээ JavaScript одоо энэ хичээлийг үзээд дууссан бол G4 framework-ийг үзэж болно. Тэгээд C# 23 жил энэ миний яг заахаа. Ерөнхийдөө миний хийж амжуулсан зүйл гэх юм бол энэ сарын хугацаанд би бол эдгээрийг л олччихвол нэрлэмээр байна. JavaScript гэдгээр бид нэр бол ийм тоглоом хийгээд дууссан. Тоглоом маань ийм явцтай болоод game engine гэж жаад Astra гэдэг онгоц. Ямар ч байсан бидний хүснээр бол сансарт одоо явдаг болсон. Энэ хичээл бол одоо яг энэ G4 JavaScript гэдэг 18 хичээл JavaScript хичээл. G4 framework дээр болохоор бид нэр энэ web application бичих эхлээд дөрөв хичээл өнгөрсөн байгаа. Энэ дээр бол одоо home state, user state гэдэг хоёр юм state хоёр хуудастай одоо web application гэж ойлгож байна. Users гэдэг дээр нь бол дотор нь ганцхан текст байгаа. Main users state гэдэг. Манайх home гэдэг дотор нь дөрвөн ширхэг product card гэдэг ерөнхийдөө бол хийж байгаа дөрвцөд тэр маань болохоор яг ийм зүйл болно. Тэгэд үүнийг яаж дараа нь section яра G4 framework-ийн хотлоор бол илүү асыг сургалаа гэж дараагийн хичээлүүдээр л яг одоо би энд өөр нэг зүйл цаох сая дөнгөж сая хийсэн энэ параметрыг би дөнгөж сая бичлээ. Уул нь бол энэ параметрыг би хамгийн анх энэ стримийг эхлүүлж байхдаа л хальт бичиж эхлүүлээд орхисон. Нэг ганц 2 цаг өнөө бичээд худалдаа хөгжлийн банкны парсер гэдэг парам. Одоо цаохоо нэг гэдэг. Энэ параметр би одоо энд маш жижигхэн параметр бичээд дотроо бол config.js гэдэг нэг файл байгаа. Credentials эднэрийн дандаа config files. Gmail voucher гэдэг ганц класс байгаа. Энэ бол маш одоо чухал класс. Яг тэр энэ Gmail-ийг энэ болохоор юу гэдэг вэ гэхээр зөвхөн Gmail аккаунтыг одоо мониторинг хийн гэсэн үг. Тэгээд нэг хэдэн секундын зайтай зай өгчин. Хэдэн секундын зайтай дахиад шинэ мэйл ирсэн үү дахиад хайгаад одоо мониторинг хийн гэсэн үг. Үүнийх одоо би удахгүй ерөнхийдөө паблиш хийх бах. Одоогондоо энэ бол өнгөж халт зүгээр бичиж ихтэй орхисон код 2 цагийн дотор барь бичсэн програм. Энэ маань Gmail voucher JavaScript file. Энэ маань болохоор юу гэдэм бэ гэхээр миний одоо authentication token гэдгийг үүсгээд Gmail руу ороод энэ тохиолдолд би hard code бичсэн. Энэ бол тийм сайн код шүү дээ. Үүнийг ингээд дараа нь янзсан. Энэ тохиолдолд би hard code-ыг нь шууд одоо бичсэн гэсэн үг. From notification http одоо cig.mn гэсэн сайт http cig.mn domain хаяг нь. Тэгээд тэр сайтн дээр хэрэглэгчдийн notification гэдэг хэрэглэгчийн одоо тэрнээс ирсэн email хаягуудыг энэ сар хамгийн сүүлийн он сар өдөр энэ хэлсэн. Үүнээс хойш ирсэн одоо мэйлүүдийг надад өгөө гэд листүүдийг өгөөч гэдэг функшн. Date гэдэг нь байн өөрчлөлт явна. Одоо би 10 секундын өмнө явуулсан бол 10 секундын өмнөх одоо цагаа тэмдэглэж гэсэн. Тэгээд дахиад явуулахдаа 10 секундын дараа одоо энэс хойш ирсэн мэйлүүдийг гээд хамгийн сүүлийнхээ цагийг явуулна. Тэгээд энэ ажил маань дууссангууд date гэдэг обжекттай date гэдэг зүйлээр дахиж өөрчлөд хамгийн сүүлд ирсэн одоо он сар өдрөөр болгоод цаатаад байна гэсэн. Тэгээд энэ маань болохоор дараагийн удаа ажилтаа хамгийн сүүлд ирсэн энэ байсан бол үүнээс хойш ирсэн мэйлүүдийг надад өгөө дахиад application гэдэг. Тэгээд хамгийн сүүлийнх нь энэс бол дахиад үүнээс хойш ингэж яваад байна гэсэн чек шалгаад байна. Энэ ихтэй ерөөхдөө маш дутуу байгаа код. Message гэдэг нь бол арай ирнэ. Тэгэхээр asynchronous одоо энэ зүйлсийг би зааж амжаагүй хараахан. Asynchronous хагаад ерөөхдөө би энэ donation server-д сайн танки гэдэг юм дээр зориод бичсэн. Нэг худлаад database үүсгээд тэгээд тэр database нь болохоор тэмдэглэдэг. Гэхдээ би энэ хажууд нь яг жинхэнэ database-ыг үүсгээд эхэлчихсэн харагдаж байна. Donations гэдэг нэртэй table.
дотор ID гэдэг зүйл байна. Email ID, create ID, on server, update ID гэдэг on server яриараа. Энэ дотор одоо би database дээр үүсгэх database үүсгэж байгаа зорилго нь болохоор эндээс би маш хурдан аваад энэ мэйлүүдээс надад ирсэн type гэдэг ийм одоо parse гэдэг жинхэнэ имэйл одоо худалдаачдын багнаас аваад ирсэн имэйл. Тэндээс нь би одоо ялгцсан байгаа type гэдэг нь бол одоо орлого зарлага гэсэн үг. Тэнгүүд энэ 6 тэмдэгт нь болохоор ORLOGO гэж 6 тэмдэгтэй орлого гарах. Энэ компьютер дээр Windows дээр байгаа болохоор миний remote одоо би MacBook гэдэг компьютер дугаандсан байгаа учраас энэ компьютерийн фонт нь танихгүй тэгээд доогуур зураас сууж харагдаад байгаа. Тэгээд энэ орлого гэдэг биш бол зүгээр үнийг унших хэрэггүй. Цаашаа дахиад өөр одоо худалдаа багнаас ирсэн notification гэсэн үг. Тэгээд орлого байх юм бол үргэлжлээд энэ одоо 5 дахь мөрнөөс нь энэ хэдэн төгрөг ирсэн бэ? Түүнийг нь авчин. 6 дахь мөр нь болохоор надад ямар мессеж явуулсан юм бэ? Одоо гүйлгээний утга гэсэн үг. Гүйлгээний утга дотроос би нэг мэйлийг тусгаалan янзлсан ба онцгойлол хэрвээ мессеж нь чагтэн бат гэж хэлсэн байх юм бол би тэр мэйлийг уншсан. Нөгөө маань болохоор жоох алдаатай хийсэн байлээ. Уул нь зөв нь бол энэ би доор энэ description дээр бол бичсэн байгаа видеоны. Дэм гिचчихэд араас нь зай аваад нэрээ бичнэ. Тэгэнгүүтээ зай аваад одоо энэ чаг дэм гэж зай аваад дундаа зайтай тэгээд энд нь нөгөө хүний яг оригинал имэйл нь болохоор тэр хүний өөрийнхөө имэйл ID-г бичсэн байсан. Тэгээд тэр хүний имэйл ID-г би public харуулмааргүй учраас тэрнийг нь дараад мессежийг нь secret email address гэж бичиж байгаа. Тэгээд мессежийг би нэрээ буруу бичсэн байсан засаад энэ хүн бол ингэ бичсэн байсан. нийлүүлээд тэгтэн би болохоор засаад одоо үзэг болгоод тэгээд цаашаа мессеж маань гүйлгээний утгын зүгээр чат non гэж явах юм бол юу ч битээ хий гэсэн үг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би одоо өөрийнхөө энэ даасанд өөрөө мөнгө хийхдээ non гэдэг утгатай хийчин. Тэнгүүд энэ параметр бол эдгээрийг бол одоо өөртөө би бол ханд өгнө гэж байхгүй. Тийм учраас өөрийнхөө даасандаа зүгээр мөнгө хийхдээ би non гэж бичих юм бол энэ параметр юу ч хийхгүй гэсэн үг. Тэгээд non-оос бус тохиолдолд одоо кредит надад ямар нэг үнэ өгсөн хандвийн мессеж гэсэн үг. Түүнийг би event dispatcher гэдэг одоо event handler руугаа басчих чаа. Тэр маань болохоор бидний server гэдэг JS файл дотор event гэдэг маань болохоор ерөөсөө энэ Gmail watch тэгээд хэрэг надад шинэ одоо notification ирэх юм бол энэ function ажиллавал саяны parse гэсэн одоо худалдаачны банкнаас юу н авсан. Тэр маань donation info гэдэг зүйл. Хэрэг ямар нэг error гарах юм бол дэлгэцэн дээр тэр error printer энд бол error handler нь бол энэ тэг өөрийг чийхгүй. Тэгээд маань параметр ажиллаж эхлээд web application listening on port area энэ web server маань ажиллаж эхэлсэн. Web server маань ажиллаж эхлэнгүүтээ одоо Google руу web server маань ажиллахаас өмнө энэ Gmail watcher гэдэг байгаа. Энэ Gmail watcher гэдэг зүйлийг би удахгүй publish хийхдээ 3 метртэйгээр л хийнэ гэж бодож байгаа. Наадгүй дээр манд өөрчлөгдөж магадгүй. Initialize гэдэг нь хамгийн анхны одоо энэ олон өөр хүний аккаунтуудыг бас мониторинг хийж болно. Тийм учраас initialize гэдэг методээр энэ аккаунтыг миний Google-ийн одоо миний аккаунт гэсэн үг. Энэ аккаунтыг мониторинг хий. Тэгээ бүх зүйл окей болох юм бол энэ object маань this out гэдэг object маань үүссэн байх ёстой. This out. This out. Тэгээд тэр маань бүх зүйл маань окей болцсон бол хэрвээ энэ файл байх юм бол гэж байгаа одоо token path гэдэг. Энэ болохоор миний компьютер дээр хааны газар одоо энэ аккаунтыг би дараа нь энэ параметр ажиллах болгондоо энэ аккаунтыг нэвтрэх хэрэг гэж ингэж авах гэж энэ маань удаашруулна. Тийм учраас хүсэхгүй байгаа учраас би тэр ирэхээ шууд token гэж хадгалсан нэг газар компьютерийнхаа token path гэдэг variable болохоор тэрнийг мэдж байгаа гэсэн үг хаана хадгалсан байгаа. Тэгээд DFS гэдэг маань болохоор file system энэ файлыг уншаа энэ замаар уншаад тэгээ ямар нэгэн error гарах юм бол надад тэр error-ыг мэдээл error гарахгүй бол тэр дотор нь байсан token object гэсэн үг. Тэгээ би энэ шалгахтаа хэрвээ error гарсан бол энэ token гэсэн файл байхгүй байх гэж ойлгоод create new token одоо энэ маань бол тэр create new token гэдэг маань хамгийн анх удаа энэ параметр ажиллахад энэ удаа ажиллана гэсэн үг. Тэгээ дараа нь token path гэдэг зүйл дээр тэр файлаа бичнэ. Дараагийн удаа бол бид нарт дахиж энэ function-ууд ажиллуулах шаардлагагүй гэсэн. Эдгээр кодод бол хамгийн ихний удаа ганцхан удаа ажиллана. Тэгээд тэр энэ маань энэ компьютер validity token одоо автсан байгаа би одоо сандсан байгаа. Тэр ботсон бол одоо энэ authentication гэдэг зүйлийн set credentials энэ token гэдэг файл энэ token гэдэг файлыг parse хийгээд одоо JSON object тэр маань болохоор string-ээр түүний parse хийгээд тэгээд callback одоо буцаагаад энэ initialize хийсэн газар та ямар ч error гарсангүй энэ болохоор error нь
хамгийн ихний одоо аргумент нь болохоор error гэсэн үг. Нүүл гэхээр би одоо энд ямар ч error гарцсангүй. Бүх юм initialize хийгдсэн гэсэн үг. Тэнгүү дараа сервер дээр нь болохоор бид нэр Gmail аккаунтаа Gmail voucher үүсгэхдээ new Gmail voucher гэдэг Gmail voucher object үүсгэж байгаа. Дараа нь би Gmail voucher-а initialize хийхдээ би тэрнээс өмнө ихтэй харах юм бол би config гэдэг файлыг уншаад дотроос нь энэ credentials path одоо token path гэдэг зүйлсийг яг энэ config гэдэг файлаас авсан байгаа. Тэгээд бидний одоо миний олохыг хүсэж байгаа мөнгөний тоо маань сая. Энэ сая гэдэг тоог би 1 2 3 4-г тоолж бичгийн оронд залхуураа зорилго гэж variable үүсгээд мэндийг үржих 1000 гэсэн. Энэ болохоор уншаад илүү амархан. Тэгээд энэ сайт үүрэг гэсэн үг. Тэгээд явж байгаа Gmail voucher одоо энд болохоор би тэр файлаа одоо credentials гэдэг тэр файлаа одоо уншиж гэсэн. Энэ config дотроос энэ файлаа хаана татсан байсан патаа аваад credentials дараа нь би Gmail voucher гэдэг одоо object үүсгэсэн. Тэрнийг би энд байна. Энэ файлаа би load хийнгүүт дараа нь new Gmail voucher гэдэг одоо энэ шинэ одоо аккаунтанд зориулаад нэг object үүсгэсэн. Энийг би доор initialize хийж байна. Initialize. Энэ маань болохоор asynchronous function. Asynchronous гэдэг нь болохоор ирээдүйд хэзээ нэг цаг дуусна гэсэн үг. Энэ компьютер маань одоо сүлжээгээр гарч яваад мэдээлэл маань яг Google-ийн компьютер руу ороод Google-ийн датабаз маазыг ухаад яра баах юм болж байгаад. Тэгээд бүх зүйл амжилттай болсон бол хэрвээ ямар нэг error гарсан бол энэ error гэж зүйлийг буцааж өгнө. Тэнгүүд параметр шууд throw error гэдэг параметр шууд crash одоо тэр чиг дээр зогсно гэсэн үг. Энэ нь debug хийхэд одоо параметр алдаг засгийг энэ бол хэрэгтэй. Production яг сервер дээр ажиллах үед энийг би error handle хийх яг үүнээс сервер параметр гацаасаа гэж би бодсохгүй. Одоохондоо бол энэ байж хат бол болно. Debug зэрэг. Тэгээд бидний хамгийн ихний эхэлж байгаа мөнгө нь болохоор newsper гэдэг variable үүсгэхэд 0 гэдэг үүсгэсэн. Тэнгүүдээ дараа нь би application listen part энэ маань болохоор ирээдүйд одоо энэ Google руу холбогдоод энэ маань бүх зүйл маань болцсны дараа энэ зүйлс ажиллаж эхэлнэ. Хэрвээ бүх зүйл окей болцсон бол одоо сервер ажиллалаа. Энэ part дээр одоо миний компьютер сервер програм ачиж эхэлнэ гэсэн үг. Тэгээд тэр part number одоохондоо энэ variable. Тэнгүүдээ дараа нь Gmail voucher-тай одоо хэлж байна. Одоо миний initialize хийгдсэн бүх юм маань мэдсэн. Тэнгүүдээ миний одоо аккаунтыг мониторинг хийж эхлэе. Start одоо мониторинг хийж эхлэе гэсэн. Тэнгүүд энэ маань болохоор секунд тутамд одоо цагийг бол би секунд тутамд гээд парамжилсан. 1 секунд одоо сервер дээр яваад одоо хамгийн сүүлийн он сар өдөр хэд байсан түүнийхээ яг тэрүүгээрээ сервер явуулна. Үүнээс хойш ирсэн шинэ мэйлүүдийг надад өгөөч. Тэнгүүд нөгөө Google нь одоо өгөнгөд өгөх юм бол биднэрт одоо энэ функшн ажиллана гэсэн үг. Google-с биднэрт дөнгөж сая шинэ мэйл ирсэн байна ямар нэгэн юм бэл. Худалдаа ажлын банкнаас яриа. Тэнгүүд би ирж байгаа зүйлд нь болохоор консоль дээр new donation гэдэг юм одоо эхэлж байгаа гэдгийг хараад бол тэнцвэрийн нүдүүд тавьсан байгаа. Дараа нь тэр object-ийг би donation info гэдэг принтерлэн. Тэр object маань болохоор энэ дотроос ирж байгаа энэ event dispatcher гэдэг маань бол одоо тэрнийг бол нааша пассаж байгаа. Тэрний болохоор бидний JSON JavaScript object ихний property гэдэг хоёр property та. Эхнийх нь болохоор төгрөг. Энэ нь болохоор одоо Gmail-ээс ирсэн хэдэн төгрөг гэсэн ирсэн байна. Түүний текстийг тоо болгоод энэ дээр явуулна. Тэгээд надад ямар мессеж явуулсан бэ? Түүнийг буцаагаад явуулна гэсэн. Энэ мессеж гэдэг object маань donation info гэдэг маань саяны object түүнийг принтерлээд тэгээд дундуур нь зураасаа тавиад тусгаарлаад тэгээд одоо над сая мөнгө нэмэгдэж ирэнгүүт тэгээд энд нэг байгаа. Sum гэдэг variable маань одоо 0 биш болсон. Donation-ы төгрөгийг одоо нэмж надад одоо тэдэн төгрөгтэй болсон. Тэнгүүдээ дараа нь progress рүүгээ би git progress гэдэг энэ дээр жижигхэн функшн бичсэн байна. Ийшээ эхний аргумент нь болохоор энэ sum одоо бидний хэдэн төгрөгтэй болсон байгааг явуулна. Артлын хоёр дахь утга нь болохоор бидэнд одоо хэдэн төгрөгтэй болоод 100% гэж тооцох юм бэ. Тэр одоо артлт нь бичсэн байгаа. Тэнгүүд энэ функшн маань хоёр аргумент авна git progress. Эхнийх нь одооны байгаа мөнгө current money. Тэнгүүд дараа нь болохоор required money гэдэг нь болохоор хэдэн төгрөг бидэнд хэрэгтэй юм бэ? Одоо нийт хэд шаардлагатай мөнгө хэдий? Одоо байгаа хэдэнд болцсон. Тэгээд тэрнийг тооцоолох функшн маань болохоор энэ байгаа. Одоо байгаа мөнгөө нийт одоо мөнгөнд зорилгодоо хуваачингууд энэ чинь нэгээс бага байх юм бол одоо зорилго маань сая төгрөг. Одооны байгаа мөнгө маань саяас бага байгаа тохиолдолд 0.1 хэд гэсэн тодорхойтой орно. Тэр 0.1 хэд гэдэг тодорхойтойг 100-аар үржүүлэнгүүт бид нэр одоо 1.0-аас 100-ийн хооронд хэдэн хувь ямар тоо байгаа тэрнийг мэднэ. Гэхдээ энэ тодорхойтой маань одоо 54.10 биш одоо 54 54 цэг одоо жишээл би ингэж хэлсэн тийм.
Тэр тоо маань болохоор clear бодорхой тоо маань 54.34 ийм урт тоо байж болох учраас бид эднийг сонирхгүй байгаа. Зөвхөн хамгийн ихний хоёр тоог л надад тастаад өгчгөө бодорхой тооны одоо түүнийг л би мэдээд хангалттай. Тэр маань болохоор number гэдэг функшнгийн toFixed гэдэг метод надад хоёр юугаар тусгаарлаад өгчгөө. Тэгээд тэр тоог одоо буцаагаад өгнө гэсэн. toFixed гэдэг нь буцаагаад string бодоод бас өгчдөг байгаа. Тэнгүүд progress бидний хувь одоо хэдэн хувьтай болж байна бидний мөнгө. Тэгээ артанд би над тэр donation гэсэн үнд зориулаад thank you for this donation. This donation. Тэр хүн зориулаад би энэ мессежийг буцаагаад өгч байна гэсэн smiley face. Тэгээд энэ donation маань дууссан гэдгийг би болохоор тэр дунд тэнцвэрийн дүүдээр ингээд тусгаарлаж байгаа. Одоо энэ програм ажиллуулах юм бол энэ би дөнгөж сая thank you гэж хэлэх гэж одоо сая бичсэн програм server.js. Одоо энэ хамгийн эхлээд би болохоор token гэдэг зүйл ID-д хадгалсан байгаа учраас энэ тэр зүйлийг хийхгүй. Миний credentials гэдэг файлыг уншаад тийм би сая ярьж байхдаа нэг кодыг өөрчилсөн юм шиг байна. Энэ object гэдэг энэ юу олдохгүй байна гэсэн яриа гарч байна. Энэ нь том үсэг байсан болно. Окей. Key хийхгүй нөө би энэ миний text editor нөө MacBook компьютер өөр компьютер би remote хандсан байгаа. Нөгөө тийм Windows-ийн keyboard-н дээрээс ойлгохгүй янз бүрийн дараад миний pen key хийх үү гэдэг. Нөө юу гэж key хийж дээ. Yes please. Okay. No. Okay тэгээд ихтэй зэрлээд нөө зэрэг одоо ажиллаад байна. Энэ нь болохоор би хамгийн ихний цагийг нь болохоор 11 сарын 1 гээд бичсэн. Бас юу өөрчилсөн байна. Би түрүүний ярьж байхдаа би энэ дотор код өөрчилчихтэй. Gmail voucher гэдэг юм нь олдсонгүй гэсэн. Энд ягаад өдгөрийг бүгдийн жижиг үсэг болсон байна. Миний энэ keyboard маш аюултай keyboard. Энэ text editor. Би энэ дээр болохоор маш олон жил бичсэн. Энэ дээр юу гэдэг вэ гэхээр би одоо хоёрхан товчлууд дараад бүх үсгийн жижигээр болго. Наад өгнөдөр бүх үсгийн томоор болгоод одоо би гэх юм бол том болгоод хоёрхан товчлууд дараад юм хийж мэднэ. Энд keyboard цааш хамаагүй дарахад юу ч хийж мэдэх юм аюултай. Яг тэр дээрээс маус ашиглахгүйгээр парамачдаг. Дандаа keyboard дээр. За одоо энэ засцсан болов гэж найдаад clear node server. Ямар ч үс error заасангүй. Error. Дахиад энэ ямар олон газар аюул хийсэн бэ? Google out ийм олдсонгүй байна гэж. Энэ чинь юм биш. Энийг кодыг өөрчлөж бас жижиг болгоцгоо. Яг текст нь бүгдээр жижиг болсон юм шиг шүү дээ. Харна. Яг бүх үсгийн анда би яг энэ дээр контрол одоо юу хэсгээ дарж байгаа ганцхан бүх үлдгийг ухаа гэсэн. Ухаа би энэ юм тайлбарлаж байгаа түрүүнээс түүнээс зүг ажиллаж ирсэн. Окей. Одоо энэс болно урагшлуул кисторээр гарч ийн. Окей. Clear node server. Server маань ажилласан одоо connection үүсчихсэн server дээр одоо тэр donation message өгөөрэй. За тэгээд надад ийм хэмжээний donation ирсэн байна. Бид нэр тоолж болно. Гэтэ энэ дээр би бараг яг одоо нэмээ биччихье. Тоолох юм хэрэгтэй байна. Server donation number энэ дээр тоо байх хэрэгтэй. Variable counter хамгийн ихтэй 0. Тэгээд одоо надад donation ирэх болгоод нэгээр нэмэгдэн counter гэдэг маань. Тэгээд энд би ECMAScript 6 syntax ашиглаад donation гэдэг дөрвижингийн хард counter. Энэ маань одоо хэд donation бэ гэдэг нь хэлдэг. Тэгээд энэ маань тодорхой яг нарийн харагдахгүй байгаа учраас би энэ дөрвижин дотор гарчиг болгоод тусгаарлалт одоо 2 цаг тавиад арталт нь хэд donation гэдэг нь харагдана гэсэн. Окей. That's good. Одоо нөгөө хэсэг рүү ороод clear node server. За одоо саяны процесс маань дахиад технээсээ одоо явж эхэлнэ гэсэн. Гэхдээ энэ удаад бид нар энэ яг сэвлэгдэг байна. Файлаа сэвлэх юм очиж. Энэ 2 цаг минь харагдахгүй байна. Одоо харах юм бол donation 5 гэж шууд найдлаа хийчихсэн. Би ингэж хармаар байна. Node server. Хамгийн ихний donation номер 1
Айтын оосаар өдрөнд эсэргээр энэ би ирэмэлсэн байна. Би энийг мартчих. Хамгийн сүүлд ирсэн хамгийн дээрээ. Тэгэхээр хамгийн ихнээс нь уншаа. Хамгийн ихтэй болохоор нийт 6 мэйл ирсэн гэсэн надад одоо donation 10,000 төгрөг мессеж чинь баярлалаа зөндөө хичээд оруулаарай. Гэтэ орсон мөнгө нь болохоор хувийн прогресс гэдээс эндээс яг эсэргээр нь гэтээ хувийн би ирэмлэхийн Google-с мэйл авахдаа би эсэргээр нь ирэмлээд авчиж энд маань алдаа. За яг энийг дараа засъя. Ерөнхийдөө бол ихтэй 2 хүн хурж ирсэн. За би дараалал хамаагүй зүгээр уншиж. Энэ мессежийг болохоор би 20,000 төгрөг энэ болохоор надад хамгийн сүүлд ирсэн одоо donation. Дөнгөж саяхаас би оос ордрын ихтэй харуулах мартчих. Одоо энэ товчлог баярлаа гэдэг үедэн дээр хангалттай. Мессеж нь болохоор энэ болохоор нэр нь Сэргэлэнбаатар. Би одоо энэ нэрийг нь салгаж аваад энэ donation гэдэг үүсгэсэн байгаа database дээр хадгална гэсэн. Сэргэлэнбаатар надад одоо тэдэн төгрөг өгсөн. Тэгээд мессеж нь болохоор thank you for яра DX мэн би нэг дандаа ярьж байгаа бла гэдэг англи хэлэнд бол би яра гэж сурцсан ерөнхийдөө гэх мэтчлэн гэсэн утгатай үг би тэгж ярмаар байна. Яра гэж тасчихдаг. Яра. Тэгмээд энэ миний хичээлийг үзсэн байгаа. Тэгээд Сэргэлэнбаатар хэлэхдээ мессеж нь thank you for яра ди thank you хоёр чи миний одоо энэ зорилготой хүрэхэд 2 прогрессыг явуулсан гэсэн. Тэгээд чам зорилоо thank you for this donation. Дараагийн donation 5,000 төгрөг NG гэдэг одоо миний бас үзэгч. Тэгээд баярлалаа улам илүү хичээгээрэй гэсэн байна. 2.5% та болсон. Thank you for this donation. Дараа нь тэгсэн чинь нэлээд том donation орж ирсэн байна. Энэ одоо хувийг маань дөнгөж 2% байсныг 12% болтол нь өсгсөн байна. Арсан ч төгрөг нь 100,000 төгрөг. Би энд нь яагаад ийм үүснэ би бас мэдгүй. Нөгөөний гарц моц парамаас автоматар үүссэн ч хүмүүсэд ямар нэгэн одоо ATM гэдэг шиг машинуудаараас дамжуулсан гэж магадгүй тэр энэ бол би тэнийг бол диж мэдгүй дараа нь би үнийг бол олж ядна. Тэгээд гүйлгэний утга гингүүд нэрэн дээр Батод мессеж нь гүд гэсэн юм. Батод гэдэг хүн 100,000 төгрөгийн donation өгсөн. Баярлаа. Энэ хувийг огцон үсгсэн дэш нь болгосон 12% болгосон. Дараагийн donation Батмөх гинэ. Тэр энэ юм болохоор мессеж гэдэг дээр өөрийнхөө имэйл адресыг бичсэн байсан. Яг имэйл хаяг. Түүнийг би паблик харагдуулмааргүй учраас түүний кодон дээр би бичсэн байсан. Хэрвээ энэ Батмөх гэдэг хүн байх юм бол мессеж нь мессежийг нь secret email адрес гэж соличихорой. Яг нэг төр нэмсэн 12 маань 13.5% тавсан. Thank you for this donation. Дараа нь NG дахиад 5,000 төгрөгийг өгсөн байна. NG 2 дахь удаа өгжээ. Хичээл оруулдаг баярлалаа өшөө хичээгээрэй гэсэн байна. Баярлалаа NG. Боломжоор л өгж байгаа нь бол тэр баг 14% тавсан. Дараа нь хамгийн ихний одоо энэ миний donation баг. Баярлалаа зөндөө хичээд оруулаарай. 10,000 төгрөгийн donation. Одоо баярлалаас минь 15% болсон. Тэгээд зорилгодоо 100% бол харах үрж чадаагүй учраас маргааш нь эхлээд стрим минь бол одоо явахгүй. Гэхдээ энэ хүртэл бол энэ хугацаанд бид нэр бол би бол хангалттай хичээл амжуулсан гэж найдаж байгаа. Ямар ч байсан JavaScript гэдэг параметрийн хичээдний анх шатны хичээлийг бол хийсэн. Тэгээд миний Google холбогдоод одоо энэ бичсэн параметр бүгдээрээ JavaScript. Би ажлынхаа 97% өнөөдөр бол JavaScript-ээр бол бичдэг. Тэгээд над ирж байгаа ажлын байрны сандууд бол дандаа JavaScript ирдэг. Тэгээд би өөрийнхөө бичсэн G4 framework гэж бичсэн байгаа. G4 framework гэдэг зүйлээ би саяхан арах одоо publish хийж амжаагүй байгаа. Энэ бол харахад дуусаагүй. Өнгөрсөн жил би хийж байгаад орхицсан одоо бизнесийн аппликейшн зориулсан маш одоо React Angular-тай Vue гэл одоо баханд бол дэлхийд томоохон нь бол тийм их байгаа. Тэдгээртэй өрсөлдөх хэмжээний дараагийн хамгийн орчин үеийн фреймворк гэж ойлгож байна. Гэхдээ энийг би хараахан дуусгаагүй. Тэгэхээр би аль хэдийн 4 жилийн цагаад үүн дээр одоо веб аппликейшн бичих мэргэжлийн хэмжээний веб аппликейшн яаж бичих вэ гэдэг үзүүлэлт 4 хичээл заасан байгаа. Үүнийг үзэх маань болохоор энэ JavaScript хичээлийг бүгдийг үзээд дуусаад өөрөө яг параметр хийгээд энэ онгоцын тоглоомыг яг энэ хүртэл хийсэн бол одоо JavaScript-ийг анхны шатны одоо мэдрэхтэй болсон гэсэн үг. Тэр хүмүүс миний дараагийн дунд шатныхаа одоо хичээлүүдийг үзье гэх юм бол G4 framework гэдэг энэ хичээлүүдийг үзчих хэрэгтэй гэсэн үг. Энэ маань ерөнхийдөө JavaScript-ийн дунд шатны хичээл болж эхэлнэ. Node JavaScript. Төвөхгүй тэгээд бид нэр одоо энэ би яриад гэсэн чинь sorry. Би дэлгэцээс болох марччих. Би энэ амар дамаар байсан байна. JavaScript гэдэг маань энэ бол миний одоо харагдаж байгаа одоо плейлист 18 хичээл чанар дотор.
Би дүнсээ үүнийг ярьжсэн гэхдээ нөгөө дэлгэсэн дээр скринээс тодорхой мартчих стрим дээр. Ерөнхийдөө стрим дээр одоохондоо ч гэсэн сурж байгаа. Би бол хараахан мундаг стример болж амжаагүй. Гэхдээ 20 оны юм болоо туршлагатай очлоо юм чилсэн. Тэгээд энэ дээр би 18 хичээл дээр бол ерөнхийдөө JavaScript хичээлийг заагаад бид нэр Astro гэдэг тоглоомын онгоцыг хийсэн байгаа. Гейминг хэмжээд. Хор болсноос нь бичсэн. Энд бол ямар ч одоо фреймворк, ямар ч library ашиглаагүй. Бүр ихнээс нь авахад одоо хамгийн ихний файлыг нэгээд хор болсноос нь хийж бичээд. Зорилго нь бол ерөнхийдөө Astro-ийн тоглоомыг хийх. Гэхдээ юу гэдэг энэ хичээл дээр би хангалттай хичээл заасан гэж бодож байгаа. Яг JavaScript параметрын анхан шатны параметрын одоо төвшөнд хүрчлээ гэсэн үг үнийг яг дагаад хийсэн юм бол тэр хүмүүс маань дараа нь дунд шат руу орё гэх юм бол G4 framework гэдэг энэ хичээлийг үзэн энэ G4 framework гэдэг маань миний хараахан publish хийж амжааг байгаа. Одоо web application бичих зориулагдсан front end web application бичих зориулагдсан framework. Үүнийг хичээлийг би publish хийж амжаагүй мөртлөө одоо ашиглах заавар үүнийг би яг олон нийтэд бол хараахан гаргаагүй байгаа мөртлөө өөрийнхөө channel дээр одоо хичээлээ заагаад эхэлсэн. Саяны хэд хоногт амжуулаад миний энэ 18 хичээлийг үзсэн хүн бол одоо ийшээ орж ирээд дундчтных нь гэдэг энэ хичээлийг үзэж эхэлж болно гэсэн. Энэ дээр би хэрхэн яаж веб аппликейшн бичдэг вэ? Одоо ер нь бол бүр эхнээс нь одоо веб девелопер процессыг бол зааж байгаа. Тэгээ одоо буцаад donation гэдэг хуудас руугаа ороод ингээд цонх руугаа ороод 15%. Тэгээд энэ өнөөдөр бол ийм прогресс миний мөнгөнийхөө прогресс нь 15% өссөн. Тийм учраас одоо бид нэр бол дараагийн сард одоо би яг одоо маргааш насны стрим байна бол явахгүй. Гэхдээ бидний хийсэн зүйл одоо энэ 15 хийж амжуулсан зүйл гэх юм бол прогресс нь бол би маш сайн байгаа гэж бодож байгаа. JavaScript-ээр ийм тоглоомыг хийгээд амжицсан гэдэг бол 1 сарын хугацаанд JavaScript дагагчны параметр болсон. Ийм тоглоом хийсэн байна гэдэг бол маш сайн болцсон гэсэн үг. Энийг маш хурд хугацаанд сууж болно. Өдөрт нэг хичээлийн үзээд авах юм бол 18 хоногт энэ хичээлийг үзэл JavaScript дагагчны параметр болно гэсэн үг. Дараа нь одоо дараагийн 4 өдөр нь бол арай дундчтныхаа хичээл одоо энэ бол одоо дунд сургууль, их сургууль гэдэг шиг одоо дараагийн JavaScript дундчтны одоо девелоперууд авахд энэ хичээлүүдийг үзэж эхлээд одоо бодит амьдрал дээр JavaScript-ийг ашиглах худалдааны вебсайт хийх хичээл маань бол одоо 4 хичээл маань өнөөдөр 4 хичээлээр яа заасан. Энэ хичээл маань бас үнэхээр дажгүй батсан гэж бодож байгаа. Ерөнхийдөө бидний хийсэн параметр add-ийн болсон ба 2 удаатай веб аппликейшн болсон. Одоо user гэдэг статистикийн маань цааш задраа явна. Users гэдэг бүх зүйл маань home гэдэг маань бол одоохондоо ийм болоод дууссан. Гэхдээ энэ цааш нь заахад бол бид дизайныхын талаар одоо гардаг пародийн энэ бүх зүйлийг дараагийн хичээлүүдээр заав. Ингээд орхисон байгаа. Өөр миний амжилт хийсэн зүйл гэх юм бол би C# хичээл дээр бас нэмж хичээл хийсэн байгаа. Microsoft одоо миний энэ хуудсуудыг харах юм бол documentation дээрээ би C# одоо documentation шүү дээ. Microsoft-ийн documentation хуудсууд дээр ерөнхийдөө байж байгаа. Тэгээд энэ C# дээрээ би энэ бол private хүн мессеж яагаад түрүүний тэр 100,000 төгрөг орж ирсэн Батод гэдэг хүнийг танина. Гэхдээ би энэ Батод гэдэг хүн зориулж одоо C# хэлний арай дунд шатны ч юм арай одоо акцент төвчний одоо хичээлүүдийг бас энэ хүн зориулж хийж байгаа. Тэдгээр маань бол одоохондоо би энэ үнэтэй амлцсан учраас бол би энэ стримийг хийж эхлэхээс өмнө бол би түрүүнд амлцсан байсан учраас энэ видеоноор бол гаргаж ирч чадахгүй. Тэгээд саяны стримийг хийж эхлээд бидний хийсэн зүйл бол одоо JavaScript дагагчныхыг дууссан. Одоо JavaScript дундчт руугаа орсон. Тэгээд CSS гэдэг одоо параметр веб аппликейшны одоо дизайны хэлийг веб дизайнер бодоо ихэд CSS гэдэг зүйл хэрэгтэй болно. Тэгээд CSS гэдэг зүйлийн эхний хичээлийг заасан. Цаашдаа game engine developer-ууд одоо гэсэн хүмүүс тоглоомын параметруудад зориулсан vector mathematics хичээлүүд гэдэг 7 хичээл хийсэн байгаа. Ерөнхийдөө прогресс үнэхээр дажгүй гэж бодож байгаа. Би тэгээд Dota-гийн талаар бас rankтэй одоо өсгөх ч юм уу. Dota-гийн талаар одоо миний тоглохыг хүсэж байгаа хүмүүс бол зориулаад бас Dota-гийн 8 видео. Тэгээд Resident Evil-ийг бас тоглож ихтэй 4 видеогоо хийсэн байна. Тэгээд энэ бас Ajax гэдэг зүйлийг заасан. Ajax энэ security-тэй холбоотой одоо Chrome developer tool хийсэн. Түүн дээрээ би түүний тайлбарлаж одоо нэг видео хийсэн байгаа. Тэгээд live code-ыг энд 2 видео бодож үлдээсэн. G4 live гэдэг урттай бичсэн icon дээр улаанаар live гэж бичсэн. Тэр icon-тай одоо thumbnail дээр live гэсэн. Саяны live одоо
Chrome одоо тэр extension одоо энэ adblock гэдэг шиг Chrome extension үүний бичгийн одоо part 1 2 гэдээ үлдээсэн байгаа. Үүнийг бас үргэлжлүүлж болно. Тэгээд энэ дээр бол security-тэй холбоотой бас нэг түүнийг тайлбарлаад би энд ярьсан одоо энэ бол security-тэй маш чухал одоо браузерын security-тэй холбоотой видео. Тэгээд энэ прогресс маань ерөнхийдөө иймэрхүү юмнууд хийж амжуулсан байна. Энэ зүйлд бол бас хангалттай сэтгэл хангалуун байна. C# дээр нэмээд 2-3 хичээл хийсэн. Try catch special character гэдэг 2 хичээл нэмээд хийсэн. Types энэ дээр одоо нэмж бас хичээл хийх бодлоод байгаа. Ерөнхийдөө прогресс таж өгөөд тэгээд надад тэр donation өгсөн бүх хүмүүстээ зориулаад одоо би энэ серверээр унтраад дахиад энэ сервер маань ерөнхийдөө live болох одоо ирээдүйд бол би live болно гэж бодож ирсэн. Дэлгэцэн дээр шууд гарч ирдэг. Тэгэхээр тэр батал одоо command line interface дээр зориулаад. Thank you for watching. Thank you for watching this video. Thanks for donation and bye bye.